Монголын шилдэг үйлдвэр за мөн одоо Монголын шилдэг залуучууд энд хурж ирж бүтээн байгуулалт хийж байгаа. За энэ залуучууд бол мэдээж энэ ажлынхаа хажуугаар амрах мөн цаашдаа бол одоо спортоор бие тамираа өөрсдөө чирэгжүүлж олон жил үргэлжлэлтэй ажиллахад бол энэ спортын барилга маш чухал юм. Ер нь нийгмийн хөгжил дэвшил бол мэдээж бүтээн байгуулалт энэ үйлдвэр хүний хөгжил дэвшил бол спорт бие тамир байдаг. Тийм учраас энэ одоо шаардлагыг хангасан ийм сайхан мордон барьсан хүмүүс Монголын үндэсний ажлын програмаас талархж байна. Тэгээ ялангуяа энэ оюун төлөө компанитай энэ спортод маш их хөрөнгө оруулалт хийж дэмждэг. Тэгээд мөн өнөөдөр энэ маш том гой зохицлоор нээлттэй хийж байна. Энд байгаа ажилчид болон ер нь бол Монголын энэ спортод маш том хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Тийм болохоор энэ сайхан ордонд хүмүүс байнга бэлтгэл сургалтаа яаж мөн бэлтгэл сургалтаа яаж эрүүл мэнд биелэл төвчлээс гадна бас мөрлийн тамирчид гарч хойлын төлөвлөлийн аврагууд бас төв бахаа гэж бодож байна. Мөнгөөр хичээл дуртай. За энэ цогцлбор анх ашиглалтанд ороагүй байхад чөлөө цагаа яаж өнгөрөх үү гэдэг аюу асуудалтай байсан л та тийм. Тэгээд бид нэр аюу жижигхэн заалтай тийм жимийн газар аюу жижигхэн байсан. Тэгээд хүмүүс маань маш олон жил ирэх тусам нэмэгдэж байгаа тийм. Тэгээд одоо маш том заалтай болоод тэгээд аюу тохиолог баяртай байна. Эрүүл мэндэд тустай байлгаа яг хуу. Одоо энд жишээлбэл би бол офис ажилтай. Өдөрт одоо 12 цаг ажиллаж байна тийм. 12 цаг суугаа ажилтай. Тэгэхээр хөдөлгөөн бол яалтчгүй одоо чухал.